бодол юм захиатай ийм дутуутай юм сансраас 10,000 төгрөг өгөөд лиценз өгч. Хөрөөс 20 төгрөг явуулсан. Миний шал шатууд гэсэн. Тийм. Тэгээд эхлээд үү шүү дээ. Ингэсэн байна. Хайрцагтай юм өгсөн гэж дуудсан байна. Тэгээ 20 минутын дараа дутуутай юм өгөх юм гэж дуудсан байна. Энийг одоо шалгуулах хэрэгтэй байна. Энэ хүн байна юу байгаа мэдгүй та ингээ. Энийг залж болохгүй. Танд өгөхгүй. Энийг танд өгсөн мэддэгтэй. Мэддэгч яах вэ? Энэ хоёр ингээ гурав дутуутай юм ирсэн юм. Юу өгсөн юм мэдхгүй. 10,000 төгрөг өгч явуулсан. Энэ жил тийм. Хаягаар нөхчөөрэй. Биш ээ. Тийм. Шууд манай хэлцээрээ. Министр очоод нас жижиг жижиг харагддаг асуудал шалгуулж одоо явж байна. Тэгэхээр манай шат. Тэгтээ та түр хүлээж авах уу? Тийм. Машиндаа суу байж л. Аюу байгаа. Процесс болгоны бичээрэй тий. Одоо ингэ. Зур мөрөнийг асуулаад байна. Эхний хэлцээнд ямар ч байсан тэр дотор нь янз бүрийн юм тэмдэгдээд байна гэж байна шүү дээ. Тийм 3 тэмдэгдээд тэмдэгдээд байна гараар байна. Тэрийг бид нар хоног задлж болохгүй. Юу байгааг мэдэхгүй учраас манай тусгай ажиллагааны бүлгийнхэн ирсэн. Тэр чинь олон тэсэрхийн чиглэл юм байна уу гэдгийг эхлээд үзээ. Тийм. Эхлээд тэрийг үзэн. Дараа нь одоо манай мөрдөн байцаах албатай хүмүүс ирж байгаа. Жижигэрийн прокурор ирж байгаа. Цагдаагийнхантай ярьж байгаа. Хаана хүлээж аваад хэн хүлээж аваад задлах уу гэдэг одоо шийднэ. Задлах үедээ. Гэтэ одоо бол хэн ч задлахгүй. Задлах бид нэр ирэх байхгүй. Тэн дотор юу байгааг мэдэхгүй. Жижиг мини хэлбэрийн тэсрэх бөмбөгч байж магадгүй. Гол нь гэр бүлийн аюул байдалд ч одоо хамгаалалтын орнууд ажиллаж байгаа учраас гэр бүлд нэрсэн эзэн аягийн тодорхойгүй хинээс явуулсан тодорхойгүй ийм зүйл байгаа учраас бид нэр тэсрэх талын юм хэлбэрийг хараад байгаа шүү зэ. Байна. орчин юм байна.